За тэгэхээр орон нутгийн хөгжлийн сангийн аудит тийм ээ. Орон нутгийн хөгжлийн сан баг. Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилт гүйцэтгэлийн аудитын материалуудыг танилцлаа. Тэгээд энэ дээр бол хэд хэдэн асуудлууд нэлээдгүй яригдахаар асуудлууд байна л да. Жишээлбэл орон нутгийн хөгжлийн сангийн энэ аудит хийгдсэн бүлэг болгон дээр эргээд аваад үзэхэд дандаа ийм зөрчлүүд нь нэмэгдсэн. Өнгөрсөн жилээс одоо жишээлбэл иргэдийн санал дэмжигдээгүй төсөл хөтөлбөрүүд 16.5%-аар нэмэгдсэн байна. Тендер зохион байгуулах зөрчил нь бас буураагүй байна. Өсөлттэй байна. Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтын хяналт удирдлагын мэдээллийн системд ил тод үнэн зөв мэдээлэл бас хангалтгүй хэвээрээ байгаад байна гэд. Ингээ аудит өнгөрсөн жил бас зөвлөмж гаргаж өгч ирсэн. Энэ жил бас дахиад ингээл зөвлөмж гаргаж өгч байгаа юм байна. Тэгээ ингээд алдаа зөрчлүүд нь ерөөсөө ингээд арилахгүй хэвээрээ яваад идэг. Энийг ер нь яах ёстой бэ гэдэг ийм асуудал дээр нэг хариулт өгөөч. Одоо энэ оруулж ирсэн зөвлөмжөөсөн би бас асууя гэж бодож байна. Улсын хурлд олгосон улсын хурл руу чиглэж өгсөн зөвлөмж нь байгаа юм. Малын доод толгойн албан дотрын хөв хэмжээг бүсчилсэн нэгдсэн байдлаар тогтоож төсвийн тухай хууль, малын албан дотрын тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг авч хэлцэхийг зөвлөж байна гэсэн байна. Тэгэхээр эн чинь малын доод толгойг эндээс нэгдсэн байдлаар гаргаж болохгүй. Энд чинь хууль нь угаасаа орон нутгийн тухай малынхаа тооноос хамаарад интервал тавиад орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд өгчихсөн ийм л хууль шүү дээ. Энэ хуулийн хэрэгжилт нь зөв явж гэнэ үү, ашиглалт нь зөв байна уу гэдэг дээр л аудит үндсэндээ хяналт тавих хэрэгтэй байсан. Ингээд өгж байгаа зөвлөмжүүд нь гэсэн би бас оновчгүй байна уу гэж ингэ шараад байгаа. Сангийн яамны сангийн сайдын 2021 оны 86 дугаар тогтоолоор баталсан орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам байгаа. Энэ журмын 10 дугаар бүлэг дээр уул нь энэ орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжиж байгаа ажлын төлөвлөх, батлах, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх, бүртгэх, тайлагнах, хэн шалгалтын бүх үйл ажиллагаануудыг удирдлагын мэдээллийн нэгдсэн системээр дамжуулж хянана гэдэг ингээ оруулсан байгаа. Гэтэл энэ хяналт нь хангалтгүй байгаа. Тэгээ энийг одоо яг хангалттай болох үүднээс сангийн яам талд одоо ямар одоо зөвлөмж аргачлал өгч байгаа юм бэ? Дээрээс нь орон нутгийн хөгжлийн сангийн одоо төлөвлөлтөнд 754 төгрөгөөр төсвөлсөн гэдэг байгаа. Гүйцэтгэл нь 574 төгрөг гэдэг байгаа. Ингээ 200 тэрбум төгрөгөөр энэ сангийн жишээл орлогыг өндөрөөр төлөвлөсөн байна л да. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн сан дээр ч бас ийм асуудал гараад байгаа. Тэгээ яагаад сангуудын орлогыг ингэж өндөрөөр төлөвлөд бодит гүйцэтгэлээс өндөрөөр төлөвлөд байгаа дээр ямар дүгнэлт байгаа юм бэ гэдэг дээр бас. За 5 номерын микрофон. Ерхий аудитор Магнасэр. Заяа багшийн асуултанд хариулъя. За энэ бол ингээд манай бүх аймаг нийслэлийн аймгийн одоо төрийн аудитын газрууд хийгээд манай Дархуул аймгийн төрийн аудитын байгууллага нэгтгэж ингэж одоо сэдвээр орж ирж танилцуулж байгаа ийм асуудал байгаа. За орон нутгийн хөгжлийн санд бол жил болгон бид нөгөө санхүүгийн цаглбарт хугацаанд аудит хийхдээ орон нутгийн хөгжлийн сангууд хамрагддаг. За зарим үед бол нөгөө түүрээр хамрагдаад ингээд явдаг. За ер нь бол жил болгон хамрагддаг гэсэн үг. За зөрчлүүд бол ингээд буурахгүй байна гэдэг дээр ийм асуудлыг бол манайх одоо нэгдсэн байдлаар хөндөн тавьж зөвлөмж бол өгсөн байгаа. За зөрчлүүд нэмэгдээд байгаагийн үндсэн шалтгааныг бол сая заяа багш маш тодорхой хэд хэдэн зүйл дээр хэллээ. Энэ саяын дурддагдсан зөрчлүүд бол байнга давтагдаж ингэж гарч байгаа ийм зүйлүүд байгаа. Тэгэхээр энэ одоо засгийн газрын энэ орон нутгийн сангийн үйл ажиллагааны журам заасан тодорхой заалтууд биелэгдэхгүй байгаа. Энэ асуудал дээр бид хаана анхаарал хандуулах шаардлагатай гэж үзээд бид нар сангийн сайдад болоод за төсөв захирагч нарт одоо бүгдөөрэнд нь зөвлөмж өгсөн. За энэ зөвлөмжийнхаа хэрэгжилтийг бид нар одоо хэрэгжлийг хангах дараагийн шатны арга хэмжээ авч хэрэгжүүлэхээс өөр гарцгүй байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ удаагийн өгсөн зөвлөмж хэрэгжихгүй бол бид нар хуулиараа дараа жилдээ бол хариуцлагын механизм хөндөж ярих ийм хуультай. Энэ утгаараа бид нар энийг хэрэгжилтийг бол бүрэн хангах ёстой гэж ингэж үзэж байгаа. За хоёрдугаар нь хяналт хэрэгжүүлэхдээ бол жишээлбэл энэ журмын одоо хяналтан дээр бол сангийн яам одоо журмынхаа биелэлтэнд хяналт тавих ёстой. Тэгээ бүх гүйцэтгэл, шилжүүлэг
шилжүүлгүүдийг бол одоо ингээд сангийн яам дээр холбогдох дүрм журмын дагуу хийгдэж байгаа учраас энэ хүрээндээ бол энэ хэрэгжилтийг бүрэн хангах уг нь болцоо байгаа. За дээр нь тэр удирдлагын мэдээллийн систем болоод цахим шилэн дансны юунд мэдээллийг бүрэн оруулах энэ болцоонууд байгаа. За шилэн дансны хуулийн хэрэгжилтийн мэдээлэл бол нийслэлийн аудитын хүрээнд манайх жил болгон гаргаж байгаа. Энэ жил бид нар улсын их хурлд санхүүгийн нэгдсэн тайлан болон төсвийн гүйцэтгэлийг оруулж ирэхдээ шилэн дансны хуулийн хэрэгжилтийн асуудлаар дэд тайлан оруулж ирэхээр ингэж төлөвлөж тусгаалan авч үзэж байгаа. Яг гэвэл шилэн дансны хэрэгжилтэн дээр бас анхаарах олон зүйлүүд байгаа. Жил болгон давтагдж байгаа учраас ингэж оруулж ирнэ гэж ингэж тооцож байгаа юм. За орлогыг өндөр төлөвлөд байгаа дээр бол хид хідэн зүйлүүд байна. За нэгдүгээрт бол орлогоо бол дутуу буруу тооцоолж хэд өдрөөр төсөөлсөн нэг ийм одоо зөрчил байгаа. За нөгөө талаар болохоор зэрэг орлоготой холбоотой зарим асуудлууд нь тухайн жилийнхаа гүйцэтгэл одоо орлогын байдлаас болоод тасраад тэр нь дараагийн жил рүү шилжихдээ арай өөрөөр төсөөлөгдөд хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр ингээд төлөвлөж явж байгаа учраас зарим зүйлүүд ингэж буруу төлөвлөгдөж байгаа зүйл ийм зүйлүүд ажиглагдж байна. Зээр нь орлоготой холбоотой энэ эцэслэн шийдэж байгаа одоо сангийн яам дээр одоо шийдэгдэж байгаа учраас энэ орлогын төлөвлөлтөө тооцоо судалгаа сайтай хийх ёстой гэдэг ийм зөвлөмжийг бол бид нэр өгж байгаа. За ингээд манай өөр юу вэ? Болж байна уу? За би шаардлага нэмээд яа. Сайн бичиж. Яг шун тодруулах уу? Бачаргал гişүн асуултаас.